Дараагийн мэдээ. Перу улсын эрхлэгчийн сонгуулийн саналийн хуудсыг тоолох ажиллагаа бараг дуусаж байгаа хэдий ч нэр дэвшигчдийн саналийн зөрүү маш бага байгаа тул маргаантай саналийн хуудсуудыг дахин хянж эхэллээ. За 5 гаругийн орой хөлийн чандад өгсөн саналийн үр дүнгээр консерватив үзэлт нэр дэвшигч Кейко Фужимори баг зэрэг илүүрхэж эхэлсэн. За зүүн жигүүрийн нэр дэвшигч Роберто Санчес удаалж байна. Нийтдээ 18 сая сонгогчийн саналийн зөрүү ердөө 600 орчим байгаа юм. Перугийн сонгуулийн төв байгууллагаас нийт саналын 98%-ийг тоолсон гэж мэдээлсэн боловч үлдсэн саналуудын ихэнх нь маргаантай байна. Одоогоор 90 гаруй мянган санал хураах байрнаас ердөө 9 байрны санал тоологдог. Үлдсэн бол 400 мянга орчим саналыг төлөөлөх 1600 гаруй санал хураах байрны дүнг Перугийн үндэсний сонгуулийн шүүх рүү явуулахаар илгээжээ. Энэхүү шалгалтын үйл явц хэдэн 7 хоног үргэлжилж магадгүй байгаа бөгөөд маргаантай саналын ихэнх нь Фужиморигийн хүчтэй дэмжигчд байдаг Лима хотын бүс нутгаас ирсэн байна. Зах зээлийн хувьд Санчесийн санал тэргүүлж эхлэх үед гарсан уналтаас эргэн сэргэж Перугийн хөрөнгийн биржийн гол индекс пүрэв гарагт 394%-аар өссөн бол үндэсний мөнгөн тэмдэгт болох сойлын ханш Америк долларын эсрэг 0.56%-аар чангарчээ. Үүний зэрэгцээ нэр дэвшигч Санчес сонгуулийн үйл явц эргэлзэж байгаа илэрхийлж пүрэв гарагт Европын холбоо болон Америкийн улсуудын байгууллагын ажиглагчтай уулзсан байна. Сонгуулийн үйл явцтай холбоотой зарим онцлог мэдээллийг хүргэе. За Санчесийн багийнхан Перу дэх 1750 санал хураах байр, мөн Америк дахь 657 санал хураах байрны дүнг хүчингүй болгохоор шүүхэд хандсан байна. Энэхүү сонгуул нь өмнөх хоёр сонгуульд маш бага хувийн зөрүүтэй ялагдаж байсан Кейко Фужиморигийн хувьд 4 дахь дараалсан өрсөлдөөн болж байгаа. Хэдийгээр Санчесийн зүгээс гомдол гаргаж байгаач Перугийн гадаад хэргийн сайд гадаадд өгсөн саналийн хуудсуудтай холбоотой ямар нэгэн зөрчил гараагүй гэдгийг мэдгдсэн бол олон улсын ажиглагчид нэм гарагийн сонгуул ноцтой асуудалгүйгээр үргэлжилсэн гэж дүгнжээ. Фужимори сэтгүүлчдэд хандан 2026 оны сонгуул ил тод явагдсан бөгөөд эцсийн дүн гартал хүлээхээ мэдгдсэн байна.